маш хурдцтайгаар хааж боосон байдлаар энэ төсөв маань батлагдаад одоо хэдхэн хормын дараа санал хураалт явагдах гэж байна. За мэдээж үндэсний эвслийн тэргүүний хувьд бид байр сууриа урд нь энэ төсвийг дэмжихгүй гэдэг байр суурь илэрхийлснээр хэвээрээ байгаа. Яагаад дэмжихгүй гэхээр би хоёрхан жишээ л хэлээ. Саяхан худалдаа аж үйлдвэрийн танхимын тэргүүн авсан лавжив тэргүүтээ Монголын үндэсний аж ахуй нэгж компаниудын удирдлагууд байр сууриа илэрхийлсэн. Үнэхээр аж ахуй нэгж компаниудад асар их дарамт учирж байгаа. Аж ахуй нэгж компани хийж бүтээ гэсэн иргэд хувийн хвшлийн зүгээс ганц л хүсэлтийг тавьдаг. Энэ татвар шимтгэл чинь хэтэрхий их ачаал өгöd байна. Үйлдвэрлэл үйлчлэгээнийхээ цар хүрээг нэмэгдүүлэх ямар ч боломжгүй болгоод байна. Улам хумаад байна. Өнгөрсөн хугацаанд 8200 аж ахуй нэгж үйл хаалгаа хаасан. Түүнийг дагаад 26000 хүн ажилгүй болсон. Үүний хариу төр юу гэж хариулдгүй гэхээр төсөв хүнд байна. Ямар ч боломжгүй л гэдэг. Гэтэл боломж байгааг саяны энэ одоо оруулж ирсэн төсөв хангалттай батлаад өгч. Ганцхан жишээ дуртахад нодлон 20 их найдын төсөв дурсгал зардал багтдаг байсан бол одоо 30 их найд болж байгаа. Тэгэхээр энэ төсөв дээр нэг эдийн засгаа тэлэх, энэ ажилтгуудлыг бууруулах, татрын бааз суурьа нэмэгдүүлэх зорилгоор энэ төсөв маань анхнаасаа орж ирэхгүй яавдаа гэж үнэхээр харамсаж байгаа.